Сайн байцгаана уу? Саруул ухаанд номонд ордогсод монголчуудаа Mono English Bookstore-оос дараагийн номыг review хийхэд бэлэн болсон байна. За энэ бол мэдээж орчин цагийн магадгүй хамгийн их зарагдсан, 1 сая копи зарагдсан Sapiens байгаа. Sapiens-ийнхаа review-г бол яалтчгүй бас уянгатайгаа маш universal өргөн хүрээнд ирсэн учраас энэ номоос review гэж бодож байна. За тэгээ юу болноо хараарэ. Sapiens юу ярих вэ? Хүндрэлтний товч түүх. За энийг өстой доктор Харари бол мэдээж маш олон талаас нь маш их практиктаагаар энэ номыг бол одоо бичсэн гэж хэлж болно. Яг гэвэл бидний одоо 10 жил тахад сурж исэн түүх хичээлийг хураангуулсан, дэлхийн түүхийг, хүн төрөлхтний түүхийг аль бол хураангуулах гэж бол хичээсэн байгаа. Бүр анх биолог тэгж үүссэн, хим тэгж үүссэн. За ингээд дэлхийн орчлон ертөнц ингэж үүсээд гээд хамгийн эхлээд хүн төрөлхтний тархины хувьсгалыг ярьж байгаа. За тэгээд газар тариалангийн хувьсгал, за шинжлэх ухааны хувьсгал руу ороод тэгээд маш гоё жишээтэйгээр ер нь анх юм гэдэг ямар учиртай байдаг талаар ингэж ярьж исэн байгаа. За тэгээд номны маань бол одоо хамгийн энгийн гол агуулга нь бол 2.5 сая жилийн өмнө 6 өөр төрлийн хүн байсан. Одоо нэг л төрлийн хүн үлдсэн гэдэг утгасна. Нөгөө олон төрлийн одоо муур байдаг гэдэг шиг тийм ээ. Эрт дээр үед бол одоо хамгийн энгийнээр 2.5 сая жилийн өмнө нэг мич одоо 2 бэби гаргаад нэг нь одоо хувьсаагүй үлдсэн, нөгөөх нь Эйнштейн болцсон гэдэг л агуу утгасан аваагаа. За Индонезийн газар нутаг дээр жишээ нэг өөр төрлийн хүн байжсэн жижиг биетэй гэдэг ч юм уу. За тийм мэдээж бид нар бол одоо ганц үлдсэн Homo sapien байгаа. За Neanderthal, Cro-Magnon гэдэг энээс ч олон төрөл байхыг үүсэхгүй талаар бол ярьж байгаа. За тэгээд анх бүр биологийнхоо хувьслаар хүртэл яаж ингэж хувьсаж орж ирсэн, бидний тарих баг багаар хөгжихийн хэрээр ямар их төлөөсийг бидний өвөг дээд төлсөн талаар бас гарч байгаа. Cost of thinking гэдэг одоо бодохын төлөөс гэдэг хүртэл нэг хэсэг дээрээ бол бүр тарих ингээд баг багаар маш удаанаар хөгжсөн. Одоо 2 сая жилийн турш тэр хооронд нь одоо бидний бие бялдар одоо гориллтай харьцуулах юм бол гэх юм бол жишээ нь тийм ээ баг багаар ингээд одоо сул дорой болж байгаа. Яг энэ цаг үед одоо боловсролын яаманда санхүүжилт өгөхөд батлан хамгаалахын яамны санхүүжилт буурж байгаагаар харьцуулж ярьдаг хэсэг байгаа. За энэ бол одоо тархины хувьсгалын маш том илэрхийлэл юм аа гэж. За тэгээд энэ маань ямар чухал ач холбогдолтой гэхээр ойролцоогоор нэг 300 мянган жилийн өмнө галыг нээтэл хүн төрөлхтөн food chain буюу одоо энэ экологийнхаа балансынхаа дээр нь бол огт байгаагүй. Тэгсэн мөртлөө би хаан сул дорой. За ийм цаг үед хэрхэн одоо ан агнажсэн, хэрхэн одоо амьдрахын тулд үлдчихсэн талаар ном маань бол эхэлж байгаа. Бүр анханасаа бидний өнөөгийн хүн болоход яг яасан юм бэ гэдгийг бол маш гоё ойлгомжтойгоор бол ярина. За тэгээд галыг контролцсны дараагаар бол хүн төрөлхтөний одоо тархины хөгжил анх ингэж яаж бид нар ингэж тарих маань ингэж хувьсаж, хөгжиж, өдий зэрэгтэй хүрсэн талаас ярьж байгаа. За тэгээд хүний анхны том хувьсгал бол яг галыг нээжсэн хувьсгалыг ярьж байгаа. Хоёр том хувьсгал бол дараагийнх нь газар тариалангийн хувьсгал байгаа. 15 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн агнадаг, hunter gatherer-аас ахуулаад одоо яг нэг суурин газар амьдраад тийм ээ доошогоо бүх хийж ингэж газар тариалан эрхэлж байгаа. Энэ талаараа бол их гайхамшигтай маш олон талын өнцгийг тухайн үеийн хүмүүсийн амьдралын хэв маягийг хүртэл ярьж байгаа. За энэ цаг үед бол Homo sapien гэдэг бол одоо Неандерталаасаа одоо тархины багтаамжаар бие хагаараач гэсэндээ дутуу байсан ч гэсэн хамгийн сүүлд яаж багаар ажиллаж ингэж ганцаараа цороож гарч ингэж үлдчихсэн. За тэгээд мэдээж одоо дэлхийн байгалийн гам шиг одоо байж болох маш хүнд энэ цаад бэрхшээлүүдийг яаж хэрхэн даван туулж өнөөгийн хүн ингэж үлдсэн талаар ярьсаар байгаад газар тариалангийн хувьсгал руу орж байгаа. За тэр үед юу ярьж байгаа? Дахианы тоо толгойг ярьж байгаа нэг хэсэг байгаа. Би тэрийг спойлдод яах вэ? Өнөөгийнхтэй харьцуулж байгаа. Нэг өсөндөө төрөл зүйл гэдэг маань нэг агнж идээд одоо яг ялт юм уу гүм үү гэдэг ч гэх юм уу те. Энэ талаар бас их ярьж байгаа. Манай хүн бол одоо маш мэдрэмжтэйгээр одоо альва хин нэгний итгэл үнэмшил хин нэгний үнд цэн рүү бол халдахгүйгээр их гоёор битсэн байдаг. За тэгээд яг энэ цаг үед хүн ингээд тархаж байгаа. Одоо Австралийн газар нутаг руу, Азийн газар нутаг руу
одоогийн тийм ээ Этиопоос ахуулаад ингээд тархаж байгаа байдал. Тэг хаа байсан тэр хэдэн мянган жилийн өмнө Австралид яваад очсон байгаа. Австралид очиод Австралийн одоо био амьдрал байгаль орчныг бол 80% нь бол 50000 жилийн дотор сүрүүлсэн талаар ярьж байгаа. Бүр одоо мэрэгжлийн хүмүүсийн таамгаар 80 м өндөртэй анаконда могоо өнтер хүртэл байдаг байсан. Юуны хүчил төрөгч одоо их байх үед одоо маш өндөр ургамал амтан том биетэй амтд байдаг байсан талаар их ярьж байна. За тэгэл нөгөө хүн төрөлхтнийхөө товч түүхийг л наашаага яваал байгаа юм л да. За тэгээ өнөөгийн хүнийг бий болгоход ингээд газар тариалангийн хувьсгал гэдэг яаж shape хийсэн. За тэгээ бүр ингээд fast forward бүр урагшлаад тийм ээ. Эрт дээр үед одоо пирамидын үе рүү орж ирж байгаа фараонууд. За тэгээ хаа байсан шинжлэх ухааны хувьсгал дээр хүртэл хадсан голын ирэг дээр хүмүүс хөрөнгө оруулалт хийгээд байна гэд. Хөрөнгө оруулалт хийгээд байна гэж Европод сонсогдоод идэг. За тэгэл нөгөө хөрөнгө оруулалт нь ингэж мөнгө нь ингэж даблдаад үржигдээд байсан. Баахан хүмүүс хөрөнгө оруулалт хийж эхлээд мөнгө гэдэг ойлголтын талаар ярьж байгаа. Мөнгө гэдэг хязгаартай байхад анх 1500 онд хүмүүс хаадсан голын ирэг дээр хөрөнгө оруулалт хийж мөнгө үрждэг гэдгийг анх удаага мэдэж авснаас хойш орчин цагийн санхүүгийн болон хүн төрөлхтний түүхийг бол өөрчилсөн талаар ярьж байгаа. Нэгсэндээ эрт дээр үеийн бол одоо хаад ноёдууд, эмперорууд бол ингэж мөнгө хязгаартай гэж боддог байсан учраас пирамид маш том одоо ордон тэгэл алтаараа өөрсдөө хучцсан ийм байдаг байсан бол одоогийн тэр бомтнууд яагаад одоогийн мөнгөтэй хүмүүс яагаад мөнгөө үржүүлэх дараагийнхаа хурал цуглаан дараагийнхаа хөрөнгө оруулалтыг хийдэг байсан. За яг энэ цаг үе дээр ирж байгаа. Тэгээ хаадсан голын ирэг бол анх бол Нью-Йорк хотын одоо үндэс суурь тэнд тавигдчихсэн. За эндээс эхэлж байгаа. За тэгээ хаа байсан 1492 онд Кристофер Колумбус Америк тивд очиод за мэдээж энэ тэгт очлоо гэж бодоод тэгээ Колумбусыг анализ хийж байгаа юм л да. Хамгийн том хийсэн алдаа нь өөрийгөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Америго Веспуччи араас нь очиод картографер доктор Мартинтай яваад дэлхийн газрын зургийг өөрчлөөд Америк тив Колумбусаар биш Америго гэдэг нэрний араас яагаад нэрлэгдсэн? Англи хэлэнд байдаг хамгийн хүчрэх 3 үгийг хэлж чадсан. I don't know мэдэхгүй. За тэгээ мэдлэгийг эрэлхийлсэн эзэнт гүрнүүдийн талаар харьцуулж байна. Маш удаан хугацаанд тогтдог. Мэдлэгийг эрэлхийлээгүй алж чадсан эзэнт гүрнүүдийн талаар ярьж байна. Манай Монголын empire хүртэл энэ дээр сайн муу жишээтэйг ингээ ороод явж байдаг. За тэгээ явсаар хагаад өнөөдөр ер нь яагаад зарим нь ингэж хүчтэй, зарим нь ийм байдаг. Өнөөгийн дэлхийн ертөнц яагаад ийм байдгүй гэдэг талаар маш гоё, маш энгийн үгээр болон их гоё өвөрмөц байдлыг ч гэсэндээ ийм реалистик боддоор ингэж харсан байгаа. За тэгээд ангаах ухааны хувьсгал. За ер нь ингээд хүн гэдэг ер нь ямар амьтан бэ гэдгийг бол одоо ингээд хүмүүстэй яриа суухад ч гэсэндээ Sapiens-аар бол Sapiens-аар бол их гоё жишээ авч ярьж байгаа. Энэ бол ингээд хүн төрөлхтний товч түүхийг маш энгийнээр шинжлэх ухааны суурьтайгаар ингэж ярьсан ийм сайхан ном байгаа. Энэний араас мэдээж Homo Deus бол маргаашийн товч түүх байгаа. Ингээ үргэлжилж байгаа. Юу бол Нова Харари маань бол одоо өөрөө их альва тийм зүйлийг их боддоор харахыг хичээдэг. Тэгээ хүнд ингэж за тухайн үед тэгээд ойлгохдохгүй юмыг одоогийнхтой бол жишээ нь ингээд харьцуулахад болно гэх мэтчлэнгээр бас тийм орчин цагийн хүнд ойлгохдохоор ингэж бичсэн байлээ. Тэгээ та бүхэн бас энэ номыг юу яагаад үзээрэй? Уншиж амжаагүй бол уншаад үзээрэй. Угаасаа номных нь ард байгаа. Fire гал гэдэг бол бидэнд их мэдлэг өгсөн. Farming тийм ээ. Одоо газар тариалан бол бидний үлсгэлэнгөөс орсон. Мөнгө гэдэг бидэнд зорилго өгсөн. Шинжлэх ухаан гэдэг бол биднийг бүр өстой аимшигтай хүчтэй болгосон гих мэтчлэн. Тэгээд энэ номыг одоо уншихыг зөвлөж байна. Одоо Sapiens-тайгаа одоо юу ярих вэ? Тэгээд уншаагүй хүмүүснүүд уншаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа. See you guys until next time. Mona English Bookstore. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.